Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2013 онд нээлттэй хийсэн The Berlin File киног ярьж өгөхөөр бэлдлээ. Замын бөглөрөл, завгүй ажил хичээлийн хуваар танд өөрийгөө хөгжүүлэх боломж олгохгүй байна уу? Англи хэл сурна гэдэг алс холын мөрөөдөл болж хувирсны 10 жилийн ой моч болж байгаа юм биш үү? Тэгвэл Wall Street English танд цаг хугацаа орон зайнаас үл хамааран англи хэлийг чанартай сурах боломжийг олгож байна. Өөрөө цагаа сонгоод онлайнаар танхимаар хүссэн хэлбэрээрээ сурах боломжтой. Энэ арга бас олон улсад олон жил туршсан гэж байгаа. Хамгийн гайхалтай нь юу гэж киночд гэсэн нууц үг хэлээд 15% хөнгөлөлт эдлээрэ нууц үгээ бусдад дамжуулва киночд шүү. Баг зэрэг шархацсан нэг залуу гэртээ ирж буугаар кино эхэлнэ. Тэгснэ нэг нууц хаалгаар яваад орчлоо. Явж ороод буугаа цэвэрлж хайрцагт хийгээд загсныг эдснээс эм гаргаж ирээд өөртөө тарина. Эвгүй гарвалтай шүү. 3 цагийн дараа харин юу ч болоогүй юм шиг гадуур явж байдаг. Энэ бол манай киноны гол дүр Про. Гудамжинд кебаб зарж байсан хүнээс донор авсан чинь цаасан дээр нь код байж байна. Өмнөх өсгүүдээр нь хөөж байгаад Western Grand зочид буудлын 607 тоод гэж тайлдаг. Тэгээд тийшээ яваад чинь зочид буудлын гадаа харин Өмнөд Солонгосын тагнуулын машин зогсож байдаг. Дотор нь тагнуулынхан зочид буудалд юу болж юу яриаг сонсож байна. Дотор нь Оросын Зевсгийн 8 чин Юри гэж нөхөр байж байна. Юри очиод сүлжээс харамгжуулагч тавьчлаа. Дууг нь сонсч байсан хүмүүс сонсч чадгаа болчдөг. Шинэ пуужингийн тусгал 2 км-ээр урт тассан гэсэн үү? Бидийн шалгах гэж ирээгүй. Зарах гэж л ирсэн. Сонсож байсан хүмүүстэнд дуу нь яач вэ? Хурдхан нэг юм хийгээчтэй. Тэгснэ порок хараад. Энэ одоо хин юм бол CIA MI6 алинд нь ч мэдээлэл алга. Тэгэхээр сүнс юм бидтэй. Нөгөөдөл нь тохиролцоон төрж чаддаггүй. Про уцаа гаргаж ирээд би эргээд залгая. Ингэснээ салахгүй тавьчлаа. Цаана нь Берлинд байрлах Хойд Солонгосын элчингийнхэн яриаг нь сонсож байдаг. Тэгэхээр манай Про бол Хойд Солонгосын тагнуул байсан юм байна. Тэнд байсан араб. Танах шинэ удирдагчтай болсон бидтэй. Жаахан уян хатан байж болохгүй юу? Та нар бол ардчилсан нийгмийн хүмүүс. Ардчилсан сэтгэхүүгээр сэтгэхэд өгөх шиг байна. Харин бидний хувьд уян хатан байдал гэж байдаггүй юм. Ингээд 0 ороод яриаг нь сонсно. Дажгүй санал байна штэ. Гол нь бидэнд тэм хэмжээний доллар байхгүй байх шүү дээ. Еврогоор болно ш. Ингэж байна. Тэгээд зөвшөөрлөө. Яг мөнгөө шилжүүлэх гэж байна. Өмнөд Солонгосын тэнд хөдлөөд ингээд хөдлөх гэтэл нөгөөдөл нь гинет буу гаргаж ирээд би рүүгээ тулгаад унлаа. Байц юу болчихв? Тэгсэн тэндээс шал уур гарууд дайрч байдаг. Давхар юм болоод байна. Манай Про тэнд гялс нугадаад ирсэн хүмүүсийг нь унгаагаад зогсож байна. Тэгсэн тэндээс бид бол Израилийн Мосад хүчнийхэн байна. Бидэнд танаа Зевсгийн 8 хамаагүй. Зөвхөн Орос 8 чин болон араб хоёрыг л барих гэж байна. Танад өөр бизнесийн түншүүд олдно үсттэй. Эндээс зүгээр явчих. Ингэж байна шүү. Манай хүн шууд тэндээс гараад явлаа. Замда хувцас сольж өрөөд янз юм шүү дээ. Өмнөд Солонгосын тагнуулууд таарангууд тэр дор нь унгаалаа. Манай хүн чинь мэрэгжлийн өндөр түвшний юм байж. Тэгээд дээврээр дамжаад зугтдаг. Тэр үед нь Өмнөд Солонгосын тагнуул отож байгаад мөргөөд буу тулгачлаа. Чимээгүйхэн явцгаая. Бууга ингэж тулгаж барих юм бол намайг буудах үед сум зүрдгийг мэдхүү. Гэснээ шууд хөдөлж байна. Нээр нь сум зүрж байна шүү. Цогж унгачаад яваад өгдөг. Өмнөдийн тагнуул бөөн уур. Дарга нь орж ирснэ. Бичлэх нь дуугүй. Хин гэдгийг нь мэдэхгүй. Тэгэд гал нээсэн чинь оноогүй. Ийм ажиллагаа гэж байдаг юм уу? Ажилтан канидор ажиллаж байгаа хэлцгийг тарааж байна. Гэтэл тэндээс нэг нөхөр. Эрхмэ. Би 3 дахь житгээдийг олсон. Герман цууга Хойд Солонгосын элчин Ким Жон Ил. Түүний нууц дансанд ойролцоогоор 4 тэрбум доллар вийгсэн таамаг байна. Тиймээс бид нар хэрвээ нууц мэдээллийг нь олчих юм бол энэ 8-ыг Хойд Солонгосчууд хийж байна гэд баталж чадна. Ингэж байна шүү. Дөрс шилжиж Хойд Солонгосын элчин Протой уулзаж байдаг. 8 маань бүтээгүй нь харамсалтай. Гэхдээ их хачирхалтай юм. Юри бол Америкчуудын хайж байгаа хүн. Тийм болохоор өмнөдийнхэн яаж мэдсэн бэ гэдг нь ойлгомжтой. Харин тэнд Мосодынхан яагаад ирсэн юм бол? Нэг бол тэр араб Мосодынхантай хамтардаг. Өгөө бол бидэнд дунд урагч хийж мэднэ. Сайн сонс. Хойд Солонгосоос нааша хэн ирж байгаа гэж Дон Мянсу. Чамаг энд байсаар байтал тэд тусгай ажилтны явуулж байна гэдэг бол тэр бидэнд итгэхгүй байгаа гэлтгэж байна. Хойд Солонгосын баатар улсын чамайг хүртэл шалгах ёстой гэж үздсэн бололтой. Инgeх үед галт тэргэнд нэг эвгүй гар ирж байдаг. Тэнд байсан нэг хулгайч хажуугаар нь явахдаа төрүүчийг нь хусчлаа. 0 дороод сайхан тоолж байтал араас нь хүрээд ирдэг. Хулгайч шууд хутгаа гаргаад дайрлаа. Нэмэр алгаа дор нэвхээ тавьчлаа. Ингээснээ хүзүүрүү нь хоршигчдаг. Эвгүй гар вэ шүү. Түүнийг бүгдээрээ чон гэж дуудцгаая. Нөгөө талд Өмнөд Солонгосын тагнуулын албаны дарга нь нөгөө данс ярьсан нөхрийг магтаж байна. Энийгээ балчих юм бол бид Америк руу явах баримттай боллоо. Гэхдээ тэр хуучны арга барилтай хүмүүсийг энэ тайлангийнхаа нэрнээс хасаадах. Би шин залуу хүнтэй ажилламаар байна. Гэт нөгөө энэ хэргийг ахалж байсан тагнуулаа шууд жийчлээ. Нөгөөдх нь сонсоод бөөн уруулж байна. Манай Про харин камерын бичлэг шалгаад яагаад Мосодынхан ирсэн бэ гэдгийг нягталж байдаг. Дөрс шилжиж Хойд Солонгосын элчин орчуулагчтайгаа хамт нэг уулзалтанд ирж байна. Би чамд албан уулзалт дээр над хурмын бөгж авч бай гэж хэлээгүй юу? Бүсгүйг яас бөгж авлаа. Тэгээд энэ хүнтэй уулзна. Хойд Солонгосын
дипломат хууль бусаар тамхи нийлүүлж байсныг манай германчууд мэдчихсэн. Энэ асуудлыг зохицуулж өгөхөөс өмнө би өөрийнхөө байр суурийг дахин нэг тодруулмаар байна. Гэт нэмэлт төлбөр шаардаж байна. Гэвч харин доор нь чигнах төхөөрөмж тавьчихсан байна. Зөөгч бүсгүй яриаг нь хинж байсан юм байна. Гарангуутаа өмнөд Солонгосын тагнуултаа уулздаг. Би Германы улс төрчийг аргалж өгье. Та нар мэдэж байгаа үсттэй. Ажил яаж явдгийг өвчтэй новш гэсэн орчуулдаггүй. Энэнд сайн анхаарал тавь. Хувийн анхаарал хүсээд авах шиг байна. Гэсэн чи орчуулагч руу нэвгүй харж байна. Удалгүй өмнөдийн тагнуул нөгөө зөөгч бүсгүйтэй автобусанд уулзаж бичлэгийг нь авдаг. Автобуснаас буух үед харин тэнд нөгөө чон байж байдаг шүү. Орчуулагч бүсгүй гэртээ ирэх үед тэнд манай про сууж байна. Тэгэхээр энэ бүсгүй манай прогийн эхнэр байж улсынхаа төлөө юм л үзэж явна да. Туунд анхаарал тавь гэж элчингийн хэлснийг бодоод усанд орно. Тэгээд нөхөртөө бид буцах болоогүй юу? Дээрээс тушаал ирээгүй байна. Ядаж өөр албанд ажиллаж болохгүй гэж юу? Бид бол алба хаагчид. Дээрээс юу таалгасныг л хийдэг юм. Ядаж миний яагаад буцмаар байгааг асууж болохгүй байна уу? Өө нэр. Чи чинь миний нөхөр болохоос ч өмнө Хойд Солонгосын баатар болчихсон байсан билүү? Манай бороо ажил үүргээ бүхний дээгүүрт тавьдаг юм байна. Нөгөө тал дээр өмнөдийн тагнуулд мэдээ дамжуулсан зөөгч бүсгүй өгчгэж. Үүнийг нь өмнөдийн тагнуул маргааш шин сан дээрээс харж байдаг. Тэгээд тэнд CIA-ийн нэг ажилтнтай уулзаж байна. Энэ залууг таних уу? Гэт манай прогийн зургийг үзүүлж байна. Тэр Вестенград зочид уудалд байсан. Юу? Та нар бас байсан хэрэггүй. Бид Асимийн бүлгийг мөрдөж байгаа шүү дээ. Та нар манай бүх мөрдлөгийг балалгана. За тэр яах вэ? Би чамд бэлэгтээ ирсэн. Өчигдөр Зигмунд гих улс төрч Хойд Солонгосын талтай уулзаад Хойд Солонгосын элчин эмэгтэй орчуулагчаа түүнд өгч явуулсан гэд боддоо. Энэ чамд хэрэг болох ба. Нөгөө тал харин элчин сайд нөгөө чонтой уулзаж байна. Чи яагаад саатав? Энийг үзүүлээ. Яагаад тоцорсныг ойлгоно. Гэтэл нөгөө зөөгч бүсгүй өмнөдийнхэнд мэдээлэл дамжуулж байгаа бичлэг байна. Хамгийн ихтгэлтэй хүнийг хамгийн ойроос ажиглах хэрэгтэй гэж Сталин удирдагч хэлсэн байдгийн да. Хэрвээ биш байвал яах вэ? Юу? Зөвлөл та нар дунд урагч байна гэхэд та үгүйсгэж байгаа мó? Тэр нь зөвлөл таалагдахгүй болов уу да. Гэснээ яваад өглөө. Нөгөө бичлэгийг нь үзтэл энэ чамд мэдээлэл өгсөн. Элчин сайдтай хамт байсан эмэгтэй ингэж байна шүү. Энэ бичлэгийг нь элчин сайд прод үзүүлж байна. Протенд энэ эмэгтэй худал хэлж байвал яах юм? Юу? Тэгэхээр чон худал байцаалт зохион байгуулсан гэсэн үг үү? Хамгийн гол нь эхнэрийн чинь нэр шалгах хүмүүсийн жигсаалтад орсон. Тэгэхээр шалгах л ёстой. Хэрэг буруу танд батлагдвал бас чи түүний талд орвол чи өөрөө буруутан болно гэж байна шүү. Бидэнд хэр хугацаа байгаа юм? 2 хоног. Бид шалгаж баталгаажуулах ёстой. Шуурга аль хэдийн ихэлсэн. Харин бидэнд нуугдах газар алга. Ингээд харсан чинь бичлэг дээр нь энэ мөн үү? Мөө зургийг нь харуултал эхнэр нь яг дүрээрээ байж байна. Ингээд манай про эхнэрээ шалгах шаардлагатай боллоо. Өглөөний цагаан унга. Чи үнэхээр Пеньян руу буцмаар байгаа мó? Энэ талаар яриха болцгоё. Тэгээд бүсгүй ажил дээр ирдэг. Өрөөнд нь нууц камер тавьчихсан. Үйлдэл болгоныг нь нөхөр нь ажиглаж байна. Энэ үед харин Солонгос мөрдөгч нөгөө Моссадын тусгай ажилтныг шалгаж байдаг. Тэр үед харин CIA-ийн ажилтан залгаад "Эй, би чамд нэг сайхан мэдээтэй. Хойд Солонгосын албаны хүн саяхан гадаад улсад цагаачлах өргөдөл өгсөн байна" гэж байна шүү. Тэр үед орчуулагч бүсгүй ажлаасаа гараад явж байна. Араас нь харин про дагаж байдаг. Залгаад "Чи хаана байна? Цайны цагаар чи очдөг юм уу? Би парламентын номын сан орох гээд явж байна. Хамт хооллож чадахгүй." Манай хүн шууд төв рүүгээ залгаад парламентын номын сан хаана байдаг вэ гэдгийг асуучлаа. Ийшээ биш шал өөр зүгт байдаг юм байна. Ийшээ харин элчин сайдын яамнууд байдаг гэж байна. Тэнд нь бас өөр тагнуул бүсгүйг дагаж байна. Манай хүн төвдөө энэ мэдээллийн талаар хиндэж бүхэл. Дараа нь би өөрөө тайлагнана. Гэх үед төвд нь байсан ажилтан жаахан гайхаж байна. Гараад ирэх үед харин элчин сайд зөрөөд гарч байдаг. Та надад мэддэхгүй хаашаа явах гэж байгаа юм бэ? Ингэсэн тоосонгүй. Про замаараа нөгөө тагнуулыг нь садуулаад өөрөө ихнэрээ дагдаг. Нэг тийшэл яваад байна да. Газрын зураг харчаад явхаар нь араас нь очиод хартал Америкийн элчин байгаа газар руу явж явах шиг байна. Про шууд гэртээ ирээд эхнэрийнхээ юмнуудыг шалгадаг. Хувцас, бичүүгээрэмд, цаас, номууд тэр байтугай дотор утаснууд хүртэл нарийн шалгаж байна шүү. Тэгээд бичсэн бичлэгээ ухраагаад үзтэл нэг Европ хүнээс дараагийн уулзалт хийзээвэ гэд асууж байна. Яг тэр үед хаалга тогшиж байна. Нуугдаж байгаад хартал чон байсан юм байна. Удаан уулзсангүй шүү. 2 өдөр дутуу байгаа. Би эхнэрийн чинь талаар ирээгүй. Зүгээр л чам шиг мэрэгжлийн хүн яаж хамардороо байгаа зүйлийг анзаараагүй байна гэж бодоод л ирлээ. Ингэснэ эхнэрийнхэн дотор утсыг үзээд байна. Чи яах гэж ирсэн юм? Манай элчин сайд урагч байсан юм байна. Юу? Ингээх үед сайдыг явж байхад нь нууц төхөөрөмж халаасанд нь хийлээ. Нууц код байж байдаг шүү. Сайд сонсцоход шууд тэрийг нь хайдаг. Төхөөрөмж нь өөрийгөө устгадаг юм байна. Энийг нь харин нөгөө төвийн ажилтан дагаж байгаад авчгаж. Тэр үед про шууд сайдын араас явлаа. Сайд харин Америк элчин рүү явж байдаг. Тэнд нь бас нөгөө CIA-ийн мөрдөгч байж байдаг. Мөрдөгч Солонгосын тагнуултай яриад тэр бидэнд нэг мэдээлэл өгнө гэсэн. Данс тооцоотой холбоотой мэдээлэл баха. Тэр мэдээлэл чинь л бидэнд хэрэгтэй. Тэгсэн тэнд нь өмнөдийн тусгай албаныхан бас ирчихсэн байна. Тагнуул гайхаад эднэр яагаад энд хүрээд ирэв? Ингээд шууд дарга руугаа залгаж байна. Та миний утсан чигнэгц
суулгаа юу? Энд чинь CIA-ийн ажил. Та савра тат. Хойд Солонгос яхаараа CIA-ийн их болчихдог байлээ. Энэ бол бидний ажил. Гэснээр шууд мөргөлдөж байна. Тэр үе тэрэн элчин сайд сэжиг аваад зүхтачлаа. Өмдийнхэн барих гэдгүн. CIA-ийн мөрдөгч бас гайхаад дагаж байна. Үнтэй зэрэгцээд Про бас хүрээд иржээ. Өмдийнхнийг нэгээр нь унгаад байна. Сайд Про гарснаа бүр хурдан зүхтэж байна. Араас нь хөөжөөсөө хоёрыг ёстой уран чадварлагаар унгаан шүү дээ. Тэгээд сайдыг бариад авлаа. Яг тэр үед нь CIA-ийн мөрдөгч тэндээс "Зогс, энэ бол бидний хүн" гэсэн ардаас нь чон буудчлаа. Өмнөдийн тагнуул ирээд чонтой баахан буудалцлаа. Яг араас нь хөөх гэтэл найз нь тэнд амьсгал хураачгаж утсыг нь гаргаж ирээд үзтэл нөгөө Мосадын ажилтны зураг байж байна. Эднэр бас мөрдөж байгаа гэсэн шүү дээ. Тэгээд тагнуулныг арга олов бололтой. Хойд Солонгосын харин элчин сайдыг байцаахаар аваад ирсэн байна. Бодооч, сайн бодооч. Яагаад тэд чоныг нааш нь явуулав? Яагаад гэнэт танаа ихнэр урагч байж магадгүй гэсэн мэдээлэл гарав. Намааг бас урагч болгож юу болох гээд байгааг бод. Та их орноосоо урвж баруунд дөрвөх гэсэн. Энэ бүгд тэр чонын аавын зохион байгуулж байгаа хэрэг. Тэр шинэ удирдагчтай таарамжгүй. Гэхдээ яагаад амьд үлдэв? Учир нь тэр хууль бус зэвсгийн 8-аар дамжуулж хөрөнгөцсөн болохоор тэр үгээр амьд үлдсэн. Хууль бус данс нь илэрх гээд эхлэх үед Берлин дэх офисыг авахын тулд өөрийнхөө хүнийг тавихын тулд хүүгээ явуулсан байна. Гэсэн чинь цаанаас чон орж ирж байна. Сайд хэрвээ чи далайд гацвал Арирангийг аял. Тэгээд хоор явах хэсгийг нь шүгэлдээрэ гэж захилаа. Чон орж ирэнгүүтээ шууд нэг бэлмэл шахаад байцаалтаа эхлүүлдэг. Урандын тагнуул харин нөгөө Мосадын ажилтныг гэртээ ирчихсэн байж байна. Мосадын ажилтан гэртээ ирэхэд нь шууд тийсэрдэж унгаад бариад авлаа. Оройн эхнэр нь гэртээ ирэх үед манай Про хүлээж байна. Надад хэлэх юм алах уу? Гэт уралдтай холбоотой мэдээллийг өөрөөр нь хэлүүлэх гэж үзлээ. Тэгсэн чинь хаанаас эхлэхээ мэдэхгүй байна. Энэ бол элчин сайдын тушаал байсан. Юу яриад байгаа юм? Элчин сайд зочдыг хөгжөө гэж надад үүрэг өгч байсан. Би яах ёстой байсан? Гэхдээ нэг зүйл дээр итгэлтэй байна. Хүүхэд бол биднийх гэж авна штт. Юу яриад явчихв? Про эхнэрийнхээ бичлэгийг үзүүлтэл элчин сайдын яам руу биш, Эхоны газар руу явж байсан юм байна. Хүүхдээ Эход харуулсан зураг гаргаад ирлээ. Яагаад надад хэлээгүй юм? Бидний хүүхэд гэдэгт чамайг итгэхгүй байх гэж бодоод маргааш хамт эмнэлэг явна. Хэрвээ худал байх юм бол яана гэж чи намайг урагч гэж мэдээлнэ гэж үү? Өнөөдөр элчин сайд эх орноос урвсан. Энд сүүлийн 7 хоногийн турш тэр юу тушаасан? Чи юу хийсэн гэд бүгдийг нь бич ингэж байна. Аргагүй л ажил хэрэгч үе юм да. Ингэсэн тэр үед нь чон залгаж байна. За, эхнэрээ илчилж чадвуу. Арай дуусаагүй байна. Элчин сайдын байцаалт амжилттай юу? Амжилттай. Түүний цогцыг Пеньян руу удахгүй явуулна. Ингэснээс чамд баяр хүргэе. Та үнэнч байдлын шалгалтыг давлаа. Саяхан бид нар нууц ажиллагаа явуулж хүмүүсийнхээ үнэнч байдлыг шалгасан. Чамайг ч бас шалгасан. Гэтэл чи үүнийг давчлаа. Өөрийнхөө эхнэрийг тагнуул гэдгийг шалгаад. Тийм бол барьж өгөх гэж байгаа хүн яаж урагч байх вүлээ дээ. Одооноос таныг буцааж байна. Эх орондоо очоод тушаал дэвшгэр болсон. Дахин баяр хүргэе. Удахгүй наажа 2 хүн очиж авна. Ингэж байна. Нэг л сэжигтэй байна да. Энэ яриаг эхнэр нь сонсож байна. Про очоод чи хэр ихийг сонссон? Мохолчгар. Эхнэр нь өөрийг нь барьж өгөх гэж байсныг мэдчихлээ. Тэр үед харин өмнөдийн тагнуул Мосадын ажилтныг байцааж байна. Чи намайг хэн гэдгийг мэдхүү? Чи өөрийнхөө булшиг ухлаа да. Өнөөдөр миний CIA-гийн найзыг Хойд Солонгосчууд буутчихсан. Хэрвээ би чиний мэдээллийг CIA-д өгөөд чамайг алсан гэд хэлчихвэл чи хүчрэхийг дайсантай болно да. Одоо надад үннийг хэл. Та нар хинээс мэдээлэл авч зэвсгийн 8 дээр очсон юм гэсэн чи Мосадын ажилтан ярьж байна. Хойд Солонгосоос бидэнтэй холбогдоод биднийг зэвсгийн 8 дээр явж очоод 8-аг амжилтгүй болго гэж хүссэн юм. Тэгээд яана гэж? Амжилтгүй боллоо гэд яах юм? Би өөрийн мэдүүл зохихыг л мэддэг. Илүү юм мэддэггүй юм. Гэхдээ яах вэ? Миний таамгаар бол надад захиалга өгсөн тэр Хойд Солонгос ажилтан өөрөө урагч юм шиг байлээ. Ингэж авна ш. Тэр үед манай Про сэжиг аваад гэр доторхой шалгадаг. Чон тэднийд орж ирэхдээ үзээд байсан эхнэрийнхээ дотор хувцсыг шалгатал дотор нэг флаш хийчихсэн байж байна. Про шууд эхнэр дээр явж очоод энэ бүгд өөрөх байж зохион байгуулалтаагаар биднийг урагч болох гэж байна гэд харууллаа. Тэр үед нөгөө авч явах хүмүүс нь ирцгээлээ. Та юма бэлдсэн үү ирхмэ? Гэснээ тэндээс нэг юм хайгаад байна. Юу хайгаад байгаа юм? Бид тайлан бичгэд зориулж багсаг бичлэг хийнэ. Гэснээ эхнэрийнхэн дотор хувцснуудыг шалгаад байна. Чон эрэхтэй баримт үлдээгээд эднэр харин баримтыг нь олоод Прог урагч гэж гүтгэх юм байна. Гэтэл манай хүн энийг хайгаа юу? Гэт нөгөө флашийг гаргаад ирлээ. Тэгснэ хоёуланг нь буудаад унгаачихна. Гадаа байгаа ажилтан шууд бууга аваад орлоо. Чон сонсож байгаад энэ тэнэгүүдэд би болгоомжтой бай гэж хэлсэн штэ. Тэгэхээр жинхэнэ урагч нь чон байсан юм байна. Шууд өөрийнхөө хамсаатнууд руу залгадаг. Уучлаарай, хоцорчлоо. Ахыг чинь Мосадад барьж өгч алуусан хүнийг олчлоо. Хэрвээ одоо хөдлөх юм бол чи барьж чадна. Йоо, тэр чинь юм. Чи мэдэн дээ. Юу Жонсон.
явсан. Манай Про харин эхнэрээ аваад тэндээс зугдах гэж байна. Тэгсэн гадаа байсан ажилтан шууд тосоод хүрээд ирлээ. Буцаж гэртээ ороод эхнэрээ цонхоор гаргалаа. Өөрөө отож байгаад нөгөө ажилтантайгаа үздэг. Энэ бас яггүй нөхөр вэ шүү. Нилээ үзэж байгаад манай хүн зугтаад цонхоор үсэрчдэг. Араас нь шүршээд байж байтал эхнэр нь тэндээс буудаад унгачхан. Манай хүний тогтож байсан шилэн хагараад нилээ хэцүүхэн унчлаа. Өмнөдийн тагнуул харин мосодын ажилтнаас чонтой ярьсан бичлэгийг нь авчлаа. Тэгсэн араас нь араа харж яваарай. Дахиад мосодтой орооцолдох юм бол тийм амар байхгүй л бах. Манай хоёр харин дэм буудалд ирж байна. Сул өрөө бий юу? Бага. Бид бүртгэл хийлгмээргүй байна. Бас бэлэн мөнгөөр тооцоо хийчи. Гэт мөнгө нэмж өглөө. Бүсгүй харин тэнд байсан хутгийг чимээгүйхэн авчлаа. Өрөөнд ороод хаалгаа төгжиж аюулгүй байдлаа хангаад чи зүгээр үү? Эхлээд чиний шархыг янзлие. Чон харин манай хоёрыг зугтсан гэдгийг сонсоод тэд миний явуулсан хүмүүсийг бүгдийг нь алаад зугтчихж. Бид олноо. Тийм ээ. 10 км-ийн радиус дах бүх дэм буудлыг шалгаад бэлэн мөнгөөр тооцоо хийгээд бүртгүүлээгүй орсон хүнийг асуугаарай. Тэнд байсан араб мафийн босс шууд хүмүүсээ хөдөлгөн. Тэрүүгээр бүх хүмүүс зэрэг хөдөлцгөөлөө. Байна. За ойлголоо. 10 км-ийн радиус. Мэдлээ. Гэт нөгөө хоёрын зургууд утсан дээр нь ирж байна. Өмнөдийнхээ харин эрхмэ арабууд хойд солонгос тагнуулыг хайж байна гэсэн мэдээ ирж байна. Араб босс тэнд. Урагчийг бидэнд өг. Болохгүй. Бид түүнийг энийн шиг баглаад эх орн руу нь явуулах ёстой. Гэт элчин сайдын цогц руу зааж байна. Сонс. Би Берлинийг авсны дараа хоёулаа ямар ч 100-чгүй 8 хийх боломжтой болно. Жаахан л тэсч. Манай хоёрын орсон буудалд арабууд хүрээд ирлээ. Про харин гэрээс нь олдсон нөгөө флашийг нээх гээд үзэж байна. Нууц кодыг нь олдоггүй. Текснэ гинэд элчин сайдын хэлсэн үгийг сандаг. Чи далаагаар хүрээлүүлвэл Арирангийг хагас өнгө доошлуулж дуулаарай. Тэгээд дахил дээр нь шүгэлдэн шүү. Про Арирангийн нотыг гаргаж ирж нэг өнгө доошлуулад бодож байна. Элчин сайдын үгнүүдийг бодтол энэ бүхэн зохион байгуул албаар биднийг урагч болгож харагдуулж байгаад Берлинийг авах гэж байна гэснээр санаанд нь орж байна. Тэгэд олчлоо. Кодыг нь тайлаад онгойлгочлоо. Тэгсэн чоны аавын нууц дансны мэдээлэл байна. Про их нэртэй. Одоо анхааралтай сонс. Дон Ёнсу намайг болон элчин сайдыг урагч болгож байгаад өөрөө элчин сайд болох гэж байгаа юм байна. Тэгэд нууц 8-аагаа үргэлжлүүлэх зорилготой. Гээх үед араб мафийн гадаа нэрж байна. Бүсгүй. Хэрв тийм бол яагаад бид энд байгаад байгаа? Зүгээр л мөрмөрөө хөөх ёстой юм биш үү? Эндээс мөрмөрөө хөөцгöy гэд гарах гэж байна. Байз би өөрсдөө буруугүй гэдгийг баталж чадна. Надад итэг гинэ. Чи харин надад итгэх ёстой байсан юм биш үү? Эхнэр нь гомдчихжээ. Тэгснэ нөгөө үүднээс авсан удаа гаргаад ирлээ. Тэр үед харин гаднаас мафийн шууд шүршиж гарлаа. Манай хоёр 0 руу ороод нуугддаг. Гарах гарцгүй болчлоо. Үүдэнд нь автомат буутай 4 хүн байгаад байна. Про бууга хийж бууж өгöd гараад ирлээ. Тэгээд хоёулаа баригдаад явж байна. Тэгсэн лифтний үдэнд яг нөгөө өмнөдийн тагнуул ирж таардаг. Харсан чинь баахан буутай гарууд хайж яваа хүнийг барьчихсан байж байна. Манай хүн ганцаараа шүү дээ. Тэгээд гэд эвтэйхэн зөрөөд явлаа. Тэгснэ гинэт эргээд буугаа суглана. Анхаарал алдах үед нь Про хөдөлж эхэллээ. Нэгийг нь унгаад хартал даанч хоёр нь бүсгүйг аваад яваадаг нь. Манай хүн шууд шатаар лифтийг гүцэх гэж үзнэ. Даанч болсонгүй. Нэг нь бууд саатуулах гэд хүрээд ирнэ. Тэр дор нь шатан шахаж жигээд гарлаа. Даанч машин хөдөлчихжээ. Араас нь хэсэг хөөсөн ч нэмэр алга. Зам товчилж гүйцэж зүүгдээд үзэж байтал машин ирээд унчлаа. Ингээд алдчихлаа. Ядраад сөхөрчгсөн байж байтал араас нь харин өмнөдийн тагнуул ирээд буу тулгаж байна. Гэхдээ буудсангүй. Нөгөө талд араб босс. Чи хоёрхан хүн байгаагээ үсттэй. Тэгсэн дахиад нэг хүн байсан гэж байна. Чамтай адилхан царайтай. Өмнөдийн тагнуул. Тэд нэг тал болчихсон юм байх та. Өмнөдийн тагнуул харин Прод. Нөгөө мосоодаас авсан бичлэгээ сонсгодог. Чоныг урагч гэдгийг нь батлах бичлэг байж байна. Энийг тайлбарлаадах. Гээх үед Про бичлэг дээр байгаа нь хин бэ гэдгийг тайлбарлаж өгдөг. Наад хүн чинь чиний CIA-гийн найзыг алсан. Түүний аав нь эх орноос урвж Берлинд байгаа манай консулыг хүчээр авч хууль бус 8 явуулах гэж байна. Чиний хайгаад байгаа нууц дансны мэдээлэл гэдэг нь элчин сайдын нууц данс биш. Харин хойд солонгост байгаа чонын аавынх нь нууц данс. Нөгөө талд харин чон бүсгүйтэй ярилцж байна. Чи нөхрийгөө урагч байсан гэд мэдүүлэг өгч. Тэгвэл би үлдснийг нь хариуцаад чамайг аюулгүй гаргаж өгье. Чи ийм юм хийчихэд яаж нойр чинь хүрдэг байна? Бүсгүй нөхрөөсөө урахгүй нь бол та. Тэр үед харин Про залгаж байна. Би байна. Яасан удаан залгадаг юм бэ? Би нууц байранд байна. Яасан? Өмнөдийнхэн чамд сайн хандаж байна уу? Би их нэртэйгээ ирээ. Аваад ир. Тэгээд Про. Би удахгүй очиж авах болохоор зааврыг нь дагаад аюулгүй байж байгаарай. Гэсэн чинь чон хий будаж байгаад бууны халуун хушуугаар хүзүүг нь түлчлээ. Тэгснэ. Худлаа үний юм яриха болоод хурдан ир мэдвүү гэд тас. Про өмнөдийн тагнуулаас хэрвээ намайг явуулчих юм бол би тэр хууль бус дансны мэдээллийг өгье. Чи намайг тэнэг гэж бодоо юу? Хэрвээ би явахгүй бол чи тэр бүртгэлийг хизээж болохгүй. Чи ч бас их
эхнэрээ харахгүй. Гэмгүй хүн өөх гэж байна. Эцэстээ бүгд л өөхөн шүү дээ. Тэр жирэмсэн. Ямар миний хөөхд биш дээ. За яах вэ? Тэгвэл би өмнөд Солонгос руу урвъя. Гэсэн чи харин өөрөөр харж байна шүү. Ингээд хамтрав болол та. За энэ хоёрын домогт хамтрлаас өмнө манайхан нэг сайхан subscribe давлгаа ивчи. Манайхан саба дарж гой бичлэгүүдийг цаг алдалгүй үзээрэй. Саба дарсан манай царайлгууд харин лайка дараарай. Нөгөө талд нууц байшинт мафийн хүчээ зузаатгаж байна. Хойд солонгосчууд болон арабууд нийлжгсэн байж байна. Өмнөдийн тагнуул нэмэлтүүч явуул гэтэл нэмэлтүүч явуулах хүсэл зөвшөөрөгдсөнгүүгээд хариу ирчихэж тагнуул. За нэмэлтүүч удах нь дээ. Гэснээс бүсгүйгээ аварлаа гэхэд тэр яг манай талд орж эх орноосоо урах юм уу? Мэдэхгүй. Би тэгээд манай тал үгүй ч мэддэхгүй хүнийг аврах гэж байгаа байх нэ. Тийм ээ. Ингээд яагаад? Чи өгчөж болно шүү дээ. Яагаад миний саналыг зөвшөөрөв? Миний ажил шүү дээ. Хийхгүй байх шалтгаан хаана байна? Ингэж байна шүү. Шииртэй нөхөр байна. Шөнө болоход тэнд нь сүүний машин хэрж байна. Чон элчин сайдын цогцыг сүүний машинд хийж хойд солонгос руу гарах гэж байгаа юм байна. Манай хоёр харин тэнд зэвсгээ бэлтэж байна. Про чи снайпераар буудах сургалтанд сууж байсан уу? Манайхан намайг шилтгэн л гэдгийг. За болж. Тэгээд про шууд машин бариад яваад очлоо. Тагнуул харин холгүй байрлалаа эзэллээ. Холбоогоор сонс араб солонгос солилцсон хүмүүс байна. Цаана 4, наан 3. Бүсгүй харин баруун талын өрөөнд байна. Гэтэл шууд цахилгаанаар цогцуулаад холбоог нь эвдэлчлээ. Ороод ирсэн чинь араб мафийн босс шууд түүнийг гөвж гарлаа. Ахыхаа өшөөг авах гэж байгаа бол та чон босч ирээд. Зогс түүнийг ингэж алж болохгүй. Миний өшөө авалт харин алхаас ч хэцүү өшөө авалт. Гэсэн чи болж байна шүү. Өмнөдийнх нь чи яагав? Нэг мо тэнгийг барих гэж тэр новшнууд гэж юу. Тэгээд сууцгаалаа. Про би урвсан гэдгээ хүлээнэ. Йоо, хэрвээ чи биднийг явуулчих юм бол би өөрийгөө уруугч гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэгээд хиндэд саад болохгүй мөрөөр амьдрий. Би урвсан гэсэн мэдээлэлээ бичээд аваад ирсэн. За хойд солонгосын баатар урвсан гэдгийг сонсогч нэр төрийн хэрэг шүү. За сонсъё гэд тоглоллоо. Пёжон Сумби бүг найрамдах ардчилсан солонгос улсын дайчин. Ингэснэ гинэ чон масаттай тохироо хийж араб зэвсгийн 8-ачныг барьж өгч байгаа бичлэг яваад унлаа. Новш гэд боловлох гэтэл араб бос буу тулгаад цааш нь тоглоул гэд цааш нь тоглоллоо. Тэгэхээр чи юури болон асемиг барьж авч болно. Харин миний хувьд бол 8 амжилтгүй болоход л хангалттай. Тохирох уу? Ингээд ахыг нь Мосадад барьж өгсөн юм байна. Араб бос энийгээ тайлбарлаадах. Гэсэн чи Поро руу хараад би чамайг сайн багш гэж боддгоо хэллөө гэж байна шүү. Бууга тулгаж барих юм бол холдох үед нь суман зөрнө гэдгийг ярьж байгаа юм байна. Араб бос буудсан чинь нээр нь суман зөрж байна шүү. Тэгээд тулаан эхэллээ. Араб солонгос дээрэмчид хоорондоо буудалцаж байна. Чон тэр үед боссыг нь урдаа барьж байгаад буудуулчлаа. Гаднаас харин өмнөдийн тагнуул нэг нэгээр нь унгаж байна. Манай Поро харин эвтэйхэн аргалж байгаад галын шугам руу гал нэгээд дэлблээд гараад явчлаа. Манай хоёр ямар тайж амьд байна. Чон бас амьд гараад ирсэн байна. Тэнд нэг хойд солонгос үлдчихсэн өмнөдийн тагнуултай буудалцаж байна. Манай хоёр хажуугаар нь зугтах гэтэл шууд манай хоёр руу бодож байна. Тэр цагаар нь өмнөдийн тагнуул буудаад унгачлаа. Чон харин жаах ууртаа босч ирлээ. Шууд AK-47-оор манай хоёр руу шүршдэг. Манай хоёр эвтэйхэн зугтцгаана. Өмнөдийн тагнуул харин нийлийн саад болж байна шүү. Манай хоёр зугтаад өндөр өвсөн дунд нуугдлаа. Эхнэр нь оногчжээ. Поро шархыг нь боож тогтоож орхиод чонтой үзэхээр явлаа. Бүсгүй хөвтөж байтал нэг хүн тэндээс ирж байдаг. Айсандаа чулуу авна. Тэгсэн ашгүй өмнөдийн тагнуул байна. Поро чонтой очоод тулдаг. Хоёулангийнх нь сум дуусчжээ. Шууд гардан тулаанд орлоо. Бууны бүксөөр үзэж байгаад зууралдаад жаахан бүх юм их ашиглалаа. Чон чадвартай юм аа. Аль нь цуцахгүй үзээд байна. Аргагүй шилтгүүд юм да. Манай хүн болтод оруулах үед чон сэгсчээд мултарлаа. Поро хэсэг зууралдаж байгаад халааснаас нь нөгөө хорийг нь аваад хүзүүн дээр нь барьчлаа. Тэгээд шахаач намайг аллаа гэд бүх юм дуусахгүй гэдгийг мэдж байгаа бидтэй. Тэгэхэр байж тэ. Би аавд чамайг урваагүй гэдгийг ойлгуулж хэлээд тохирвол ямар уу? Ингэсэн чинь хүн урвдаг юм аа. Ингэснэ маа. Тэгээд ихнэр дээрээ очлоо. Нилээ муудчихжээ. Зүгээрээ алив явцгаая гэд тэрсэн чинь бүсгүй тэрврүүлсэн чигээрээ амьсгал хураачлаа. Жүнхий надтай хамт явал та гэд амиргцэн ихнэрээ үрээд явлаа. Даанч оройтжээ. Удахгүй манай Поро амлсныхаа дагуу өмнөд солонгос руу урах бичигт гарын үсэг зурдаг. Тэгсэн харин албаны дарга нь бид хойд солонгосын удирдагчтай хэлэлцээр хийж Гази хоолойны төсөл дээр хамтрахаар болсон. Харин Пюжунсан болон нууц дансны мэдээллийг тэдэнд өгөх ёстой. Хөөхий. Хойд солонгос руу буцаахаар болчихжээ. Түүнийг буцаагаад өгчүүл шийтгүүлэн шүү дээ. Хөө яагаад? Тэд нар өөрсдөө л хүнийхэн төлөө явж байна шүү дээ. Дарга нь юугаач ойлгох вэ дээ. Тэгээд тагнуул Прог хүлээлгэж өгөх гээд явж байна. Тэгснэ гинт цогсоод. Яв. Яваа зөөлөг минь. Эхнэр хүүхдээ хамгаалж чадаагүй. Их орноосоо урвсан дайч. Өшөө авах талаар бодгоо байлаад өөрийнхөө амьдр. Гэсэн чи манай Прог гүгээд явчлаа. Өмнөдийн тагнуул шииртэй байна шүү. Про харин хойд солонгостойгоо чоны аав уруугч дарга руу залгаж байна. Чи миний хүүд ийм юм хийчихэд зүгээр зугтаж чадна гэж бодоо юу? Намайг хайсны хэрэггүй. Би удахгүй өөрөө тань дээр очино. Ингэж байна. Энэ түрээд кино манд дуслаа. Киночд байлаа.